За бид энэ удаагийн дугаарт залуу бизнес эрхлэгчдийн нэг J-Sharing Mongolia компани үүсгэн байгуулагч Даш намтай ярилцуулна. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Тэгээд ойрын өдрүүдэд бас нэлээд завгүй ах шүү байна. Юун дээр төвлөрч ажиллаж байна. За баярлалаа. Дэрэмд. Тэгээд жоохон завгүй байна. Айгүй их ажилтаа байгаа. Манай компани хэд хэдэн шинэ төсөл рүү орсон байгаа. Тэгээд тэрэн дээр бас ажиллаж байгаа. Тэгээд дээрээс нь манай Magnet Red компани 30 жилийн удахгүй болно. T-Mobile компани 30 жил удахгүй болох чинь 20 жил удахгүй болох чинь тэгээд тэрэндээ бас баг зэрэг бэлтгэж жоохон завгүй байлаа. Jet Scooter-ыг Монголд оруулж ирэх тэр анхны сэтэл санаа ханаас гарч ирв? Казахстанд 2022 оны 8 сард Казахстанд найзуудтайгаа амарч явж байгаа тусны хувийн ажилдаа явж байгаа. Тэгээд яг анхаарсан. Тэгээд 2022 он дуусаад 2023 оны 1 сард цахим үйлчлийн яамны сайд учир сайдыг Казахстанд өрсөн баггүй юу? Дижитал алматыг одоо манайхаар ICT Expo юм уу? Тийм. Тэгээд тэнд би ч нөгөө учир сайдын зөвлөхөр ажилладаг гэсэн. Хамт явъя гэдэг. Тэгээд дижитал алматы дээр бүр яг очиод эдгээр яг тэр нөө технологийн экспо дээр яг өөрийн стандтай гарцсан байсан. Стартап хэсэг дээр. Тэгээд би очиж танилцаад учир сайд дээр завгүй яваад би бизнесийнхаа юм аяг хараад тэгээд би ч скутер гэдэг нь чинь яг толгоонд оруулсан байсан. Тэгээд яг одоо энэ нэг JT одоо эзнийг олж уулзаад за танай аппликейшн Монголд ажиллах юм уу гээл яг асууж байгаа ингээд би 100% хөрөнгө оруулъя. Та нар JT гэдэг аппликейшн Монголд ажиллах юм уу гэдгийг л одоо хариулаад өгчих. Тэгээд эдгээр хоорондоо ярилцж байгаад нэг хэдэн цагийн дараа надтай эргэж уулзаад Монголд асуудалгүй ажиллах юм байна. Тэгвэл хамтрах уу? Би 100% хөрөнгө оруулъя. Тэгэл эхэлсэн шүү дээ. Тэгээ бид нар анх яг энэ одоо энэ загвар 9bot-ийн G30 гэдэг загвар. Энэ одоо үнийн хувьд ч гэсэн боломжийн хөнгөн нэг дутагдал нь болохоор зөөврийн батарейг шууд энийг одоо өргөөл аваа явна. Шинээр ирсэн скутер болохоор шууд одоо скутер зөөх шаардлагагүй шууд энийг онгоолгол батарейг нь аваад цэнгэлжээд буцаж хийн гэсэн батарей. Түүнээс цааш хөгжүүлэлтүүд яаж хийгдсэн бэ? Тий 3000-ийн ч 6000 голгоод тэгээд одоо яг нэг яг 6000 байхгүй шүү. Энэ чинь бас нэг эвдэрхэн нэвдрээд мараал илэгдэл ингээл зөндөө юм байна. Тэгээд одоо л бид нар нэг 5000 скутер 2023 оноос хойш үйл ажиллагаа яваад ер нь нийслэлчүүдийн скутер хэрэглэх тэр соёлд ер нь хэрэг суралцсан бай бид нар. Эхний хэдэн сар бол хэцүү байсан. Улгаа их гарсан. Эвдрэл бас их гарсан. Хорлол сүдэх ажиллагаануудыг явагдсан. Гэтэ яг зүгээр бид ч тэгэл нэг тиймэрхүү нэг тоог тэгэл урд ажиллаад хийгээл. Тэгээд цаг хугацааны л асуудал байсан. Тэгэл тодорхой хэмжээний хугацаа өнгөт чинь хүмүүс ч яг дасаад за энэ чинь ямар ч лээсэн ингээд аваа явуул GPS-ээр олоод авчт юм байна. За энэ ч одоо ийм тэгээ нэг дасаад эхлэхэр чи хүмүүс яг хэрэглэж эхлэгээд тэгээд яг нэг 23 оны 9 сар гэхэд бол айгүй гоё болсон. Эхний сар бол хэцүү байсан. Шинээр нэвтрүүлж байгаа 2000 мофит одоо өнөөдрөөс хэрэглэгчдийн гарт очиж байна. Тэгэхээр юугаараа илүү даваа тал онцлогтой байна. Бид нар чинь ер нь бол скутерийн компани шүү дээ. Ер нь бол цаашдаа скутераар дагна гэдэг юм бодлого барьж байгаа. Гэхдээ бид нэр энэ жил нэг 2000 юм суудалтай скутер одоо мопедыг нэвтрүүлэл яасан. Яг манай өрсөлдөгч нар нь бас энийг нэвтрүүлээд бас тэгээд хэрэглэгч нарыг хэрэглээд ах шүү гэн. Бид нар бас тэгээд бас энэ мопед руу орж үзье гэж зүгээр энэ жил туршилтаар нэг 2000 ширхэг авч одоо ажиллуулж үзэж байна. Энэ бид нар урдаас энийг өөрснөө одоо захиасан гэж болно. Загварыг гаргаад тий ийм юм оруулмаар байна, ийм юм хасмаар байна. Яг өөрснөө өгсөрсөн гэж бас хэлж болно. Тэгээд одоо энэ юуны онцлог нь болохоор энэ дээр утасны юутэй power bank шууд цэнгэлжсэн шүү дээ тийм. Энийг утас цэнгэлнэ. Уцааны тогтооч нь энд цүнхэн юм уу нэг юм өглөх чинь. Энэ бид нар энэ урдаа сакс тавьж яснаас
зүгээр нэг юм тий үлгүүр байхад болно гэж бодоод тэгээд яс. Бас энэ урдаа сагстайг авч болох байсан тий бид нэр урдаа сагстайг аваагүй тэгэл суудлын илүү зөөлхөн байгаа энэ суудлын сүхэгдэн дотроос хайрцагтай одоо малгай юм уу эсвэл цүнхч юм уу эсвэл өргөжтөн тий бас энэ дотроо бас хийж болно. Тий ийм сайхан мопедууд ирсэн байна. Тэгээд би бол өөрөө хувьдаа бол жоохон энэ скутераараа л дагнамаар ирсэн. Гэхдээ яг яалчгүй одоо бид нар чи өрсөлдөгчтэй болцсон. Өрсөлдөгч нар маань бүгдээр илүү энийг аваад байна. Тэгээд хэрэглэнэр ч гэсэн илүү бас энийг илүү хэрэглэх тал бас байна. Яг нь ер нь нөгөө арай бас нэг суугаад явчин тий арай нэг жоохон тав тухтаа гэдэг байдлын нийлүүд үзээд байна уу? Тийм. Гэхдээ яг нэг нөгөө хэлэхэд бол энийг илүү одоо Улаанбаатар хот чинь нарийнхан замтай, нарийнхан явган хүний замтай, нарийнхан машин замтай тий дугуун зам бараг байхгүй. Тэгэхээр ер нь скутер чинь айгүй нэг баг зай эзлэн ядаад энэ газар орхио авчихсан гэж. Энд чинь ингээд нэг 10 ширхэг нэг явган замд ингээд байх юм чи амар их зай эзлэхээр байгаа хэвээр. Үзэмжийн хувьд ч гэсэн юм. Гэхдээ бид нар бол тэгэл хэрэглэгчдийнхаа хүсэлтэй манай хэрэглэгчд илүү энийг хүсэж байна. Илүү зогсоогоороо биш суухаар явахыг хүсэж байна. Тэгэхээр бид нар бас нэг туршлага маягаар нь 2000 ширхэг гэж хэлсэн. За мэдээж 2023 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд яг энэ төрлийн бизнес эрхлэхэд хэрэглэгчдийн тоо хэр өсөж байна? Яг одоо нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэглээ болж чадчихэв үү? За Jet sharing бол одоо бараг 150 мянган хэрэглэгчтэй болж байна. Тэгээд жил болгон энэ тоо өсөж байгаа. Тэгэхээр энэ нь бол хүмүүс их хэрэглээ сурчлаа. Хэрэглэхэд их таатай болчлоо. Бас амьдралаа тэрүүгээр залгах чинь тий ажлаад тэрүүгээр амжуулж чинь. Тэгээд би бол өнөөдөр Jet sharing Mongolia бас тодорхой хэмжээндээр бас энэ Монголд энэ бизнесийг нэвтрүүлээ бас нэг юм байр суурьтай болсон доо баяртай байгаа. Тэгээд бид нэр цаашдаа манай Jet sharing Mongolia зөвхөн бас гүйдэр шүү дээ. Өөр ямар бас төвжирлийн эсрэг шийдлүүд байна тий. Тиймэрхүү юм дээр бол их анхаарч ажиллаж байгаа. Энэ үнийн босгыг ер нь анх яаж тогтоож исэн бэ? Яг Казахстантай харьцуулжсэн. Казахстаны хот болгон яг өөр үний тарифтай. Тэгээд бид нэр Казахстаныг л жоохон дуурайчтэй. Казахстанд хэд хэдий. Тэрэн дээр яг харьцуулж анх нь гарч ирсэн. Одоо бидний хүн бол минутын 200 төгрөгөөр 2023 оноос хамгийн хямдхан байгаа одоо энэ байдлаар. Ааха. 2023 оноос хойш ихснээс хойш ер нь танаа дээр үнийн нэмэгдэл өөрчлөгдсөн үү? Үнэ бол нэмэг байгаа. Бид нар хань ч одоо үнэ буулгацсан байгаа. Анх бол бид нар чинь 1 минутын 350 төгрөгөөр эхэлжсэн. Одоо бид нар минутын 200 төгрөг болгосон байна. Тэг ер нь бол үнэ бол өөрчлөгдөнө. Улирлаас болоод одоо жоохон илүү хүүтрүүл илүү намар тишээгээ жоохон нэмэгдэх байх. Тэгээд ер нь бол засвар үйлчлэгээ бас их ороод ах юм бол манайхан гамтаа хэрэглээд байвал бид нар үнэ нэмэхгүй гамгүй хэрэглээл эвдлээд авах юм бол энийг чинь тэгэл цэлбгийн солих хэвээр зардлыг гарна. Тэгэхээр хэрвээ нэмүүлт юм учраас л нэмж байгаа. Аюу ер нь бол нэг 200 төгрөг дотор л барих гэж бодож байгаа. За засвар үйлчлэгээ гэснээс ер нь одоо нэг эвдрэл гэмтэл их гардаг байх л та. Тэгэхээр нөгөө тухайн иргэнээсээ ямар нэгэн хариуцлага ихгүй өөрсдөө шууд эрсдлээ бүрэн авдаг гэсэн үг. Бид нар бол уг нь шүүж чадна. Одоо жишээлбэл те одоо хамгийн сүүлийн хэрэглэгчээс л хайштай те. Тэгээд тиймэрхүү юмуд байгаа. Гэхдээ бид нар бол тех хэрэггүй шийдсэн. Ерөөсөө л 100% өөрснөө дааж байгаа. Тэгэхээр сошиалор бол чадхаараа л хэрэгснээс гуйж байгаа гамтаа хэрэглээрээ. Ер нь дийлэнх ямар тохиолдлын эвдрэлүүд гардаг вэ? Гол эвдрээд байгаа нь ерөөсөө энэ. Одоо энүүгээрээ хуг яваад. Яаж юм гэхээр одоо нөгөө манай нөгөө замаас явж байгаа нөгөө явган хүний зам руу ороход чинь уг нь гоё ингэ налуун байх хэрэгтэй шүү дээ тий. Зарим газраас чи яг тийм налуун хийгээгүй хатуугаар тэнгуү чи хүмүүс тэрийг дайраал. Тэгээд эсвэл зарим явган замууд чинь нөгөө зам биш нэг тоосгууд тэр чинь ингээд дэржигнүр тий дэржигнүр болоод жоохон ингээд энэс сулруулах шиг юм уу тий. Тэгээд бид нар чанч чадхаараа энэ тэгэл чангалж байгаа, сольж байгаа. Тэгээд гол хэвдрэл ерөөсөө энүүгээр л яг яваад хүмүүс тэгэхээр гамгүй хэлээд жоохон ингээд гамтай зөөлөн ингээд хэрэглээд тавихтаажсэн. Айгүй хүмүүс юм жоохон
гамгүй тал руу гарч байгаа байгаа. Яг уу одоо ингээ гудамжинд явж байхад таасайгүй скутерүүд ингээд явгууны зам дээр тэр байрлуулсан байдаг л та. Тэгэхээр уул нь бол зарчмын үед заавал зогсоол дээр авчиж байрлуулах хэрэгтэй юу? Тий, манайх бол бусад компаниудыг бодвол виртуал зогсоолтой. Зөвхөн тэр зориулсан газар л очиж тавих хэрэгтэй. Ер нь бол тийм байх хэрэгтэй байхгүй. Ингээд хүссэн газараар дураараа ороход байгаа болохоор ингээд жоохон ингээд замбраагүй харагддаг байгаа шүү дээ. Тэгсээс бид нар шиг ингээд виртуал зогсоолтой болгоод одоо манай аппликейшнийг одоо асаавал ингээд ийм П үсгтэй ийм цэнхэр цэвүүд хаасайгүй баг. Ерөөсөө л тэрнтэй ойрхон л аяллаа хааж бол. Юу яг гэрийнхаа подизнийхаа гадаа одоо болохгүй. Заавал одоо бид нар ч гэсэн бас тэр одоо энэ скутерүүдийг очиж тэ түүхэд ч гэсэн амар байхгүй. Тэгэхээр бас дураа манай компани бол яг хүссэн газар тавьж болохгүй. Заавал тэр аппликейшн ороод виртуал зогсоол нь хаана вэ? Тэрнтэй ойртуулж иж тэр хавьтал тавьж болно гэсэн. Тэр нь бол хамаагүй их замбраатай байлгана. Тэгээ манай өрсөлдөгч нар ч гэсэн бас яг биднээс энэ жишээ аваад энийг хэрэгжүүлсэн гэж. Манай өрсөлдөгч нар бол хүссэн газараа тавьж болдог. Нэг талаараа зүгээр нөгөө талаараа бас жоохон явган зорчигч жоохон хүндрэлтэй баг. Тэгээ сошиалаар магадгүй харж байгаа сүлүүд аягүй хүмүүс бухимдаад байгаа. Тэр чинь тэр ерөөсөө хүссэн газараа тавьж аялаа хааж болдог тус бол. Хэрэглэж байгаа хүн бол амар. Бусад хүнд бол жоохон хүндрэлтэй. Тэгээ тийм учраас бид нэр ийм гарна гэж мэдээд энэ компанич бид түрүүлсэн шүү дээ 20 улсад үйл ажиллагаа явуулдаг. Бид нэр асар их одоо туршлага, дата, ноу хау байгаа. Тэгэхээр эдгээр үндэслээд ерөөсөө энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тэгээ бид нэр энэ Улаанбаатарт бол free flow биш одоо хүссэн газар тавих биш. Заавал энэ виртуал зогсоол дээр тавих хэрэгтэй. Зориултын газар тавих хэрэгтэй. Ер нь одоо нийт хүн амын, нийслэлийн хүн амын хэдэн үнж гэдэг юм уу? Тогтмол хэрэглэдэг хэрэглэгчдийн тоо хэд төрсөн бэ? Манайх одоогийн байдлаар нэг хар тоогоор бол 150 мянган хэрэглэгч байна. Тэрний 100 мянган бүр яг тогтмол хэрэглэж, актив хэрэглэж байна. Яг үний хувьд зарим талдаа таксинаас илүү үнэтэй байна гэх шүүмжлэлийг гаргаад идэг шүү дээ. Тэр шүүмжлэлийг ер нь та яаж хүлээж авч байна? Магадгүй цаашид тэр чиглэлөө илүү анхаарах бодлого баримталж байна. Тий, нэгт бол такситай харьцуулж болохгүй. Такси бол такси, скутер бол скутер. Тэ? Тэгээд яг зарим хүмүүстээс таксигаас илүү үнэтэй болж байна. Би бол тэгж бодохгүй байна. Зарим энэ бол чинь нэгт айгүй хурдан очиж байгаа юм чинь тийм үстэй. Машин 10 минут явах газар дээр скутерээр нэг 2 минут явах ч гэдэг юм уу те. Гэтэл нэг 2 минут явхад чинь тэгэл нэг 400 төгрөг багстай тий. Одоо манай тарифаар бол жишээлбэл нэг тиймэрхүү ба. Гэтэл таксигаар явах гэсэн бол 10-15 минут явах гэсэн билүү. Тэгэхээр 10-15 минут юм уу эсвэл километр 2 км явах хэдэн төгрөг ордол. Миний бодлоор бол скутерээр яг жоохон юм машин шиг бас ингээ удаан яваад төгжрөл дунд ингээ явах юм бол бас илүү үнэтэй байж магадгүй. Скутер бол ерөөсөө юун зориулагдсан гэвэл юм богино зайны аяллыг л хурдан шуурхах одоо зориулагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яг богино зайны аялалд бол хамгийн төгс шийдэл энэ. Жижигхэн авсаархан хөнгөн нэг газар үлдээгээ явсан ч бас тэгээд нэг олон зай эзлээд байхгүй. Уг нь амар байхгүй. За мэдээж бизнес эрхлэхэд төр хувийн хвшлийн хамтрал их чухал санагддаг. Тэ. Тэгэхээр мэдээж бизнес хувь оруулаад ирлээ. Түүнийг одоо эрх зүйн орчин өөр одоо орчин бүрдүүлэлтээр төв дэмжиж өгөх хэрэгтэй байх. Тэгэхээр энэ тал дээр та ер нь манай төрийн дэмжлэг хувийн хвшлийнхний хамтрал хоршил ер нь хэр байдаг юм бэ? За сүүлийн хэдэн сар бол төртэй хамтарч ажиллаж байгаа. Бид нэр замын цагдаатай хамтарч ажиллаж байгаа. Бид нэр нийслэлтэй хамтарч ажиллаж байгаа. Бид нэр одоо их хурлтай хамтарч ажиллаж байгаа. Одоо их хурлаас ажлын хэсэг гарсан байгаа. Яг энэ одоо энэ скутер туризм бизнес энэ дугуун зам одоо энэ одоо ажлын хэсэг гарсан байгаа. Тэгээд бид нэр манай одоо компани ажилчид өдөр болгон л яг одоо төрийнхөнтэй уулзаж те яаж энийг ажилуулвал цаашдаа энийг яаж энийг ажилуулвал бас нэг те явган зорчигдож нэг хүндрэл учруулахгүй шиг бас өнөөдөр манай хэрэглэгчд бас яаж аюулгүй зааварчлалыг одоо сайжруулах уу гэдэг нь сайн ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр чадхаараа л одоо бүгднтэй л хамтарч ажиллаж бүгдэндээ ингээд скутер Улаанбаатар хэрэгтэй. Энэ бол яалчгүй одоо төгжрлийн эсрэг шийдэл мөн зөвхөн жид ширэг дээр ихэд 150 мянган хүн хэрэглэж байна. Тэрний 100 мянган бүр яг ингээ актив хэрэглэгч бодоо тогтмол хэрэглэгч нар гэсэн үг. Тэгэхээр энэ бол том тоо. Энэ жил тутам одоо энэ
тоо өсөж байгаа. Тэгээд дээрэс нь бид нэр 2 өрсөлдөгчтэй болсон байна. 2 өрсөлдөгч нь маань бас нэлээх скутер болон мопедууд авсан байгаа. Тэгээ бас нэг би эднийг өрсөлдөгч гэж илүү харахаас илүү ингээ хамтарч гэж хардаг тийм. Хамтдаа асуудлыг шийдэх. Хамтдаа нэг асуудал шийдэж өнөөдөр Улаанбаатарчдыг те төгжүүлэхгүй бас нэг те тайван хурдтай ажил амжуулсан л гэж бүгдээрээ хүсэж байгаа. Яг нэг асуудал байдаг шүү дээ, том асуудал одоо замын асуудалт те. За ингээ бид нар мэдээч маш түргэн хугацаанд ажил амжуулаад очихын тулд скутер унлаа. Гэхдээ нийслэлийн зам талбай, зориултын зам талбай нэг том асуудал байдаг шүү дээ. Тий. Үнэхээр одоо нийслэл маань одоо Улаанбаатар хотыг ахуухан дугуйн замтай, бүр юм зориултын дугуйн замтай болгож үнэхээр хэрэгтэй. Нэг бол бид нар ч хүсэж байна, ард иргэд ч хүсэж байгаа. Тэгээд төгжрөл бол жил тутамд тэгэл ихсэл шүү дээ, буурах шүү дээ. Тэгээд дугуйн зам одоо чухал байл та. Тэгээд одоо 20 минутын хот гэхэд дуудахгүй хэрэгжиж байгаа. Тэгээд 20 минутын хотыг байгуулахдаа дугуйн замтай болно гэж одоо мөр хөтөлбөрт орсон байгаа. Тэгээ ирэх барьж байгаа нам энийгээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За таны хувьд бол бизнесийн маш олон чиглэлд ажиллаж байна. Тэгээд өөрөө бас бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжлээ төгссөн тий. Тэгээ ер нь анханасаа та яг энэ мэргэжлийг өөрийн өсөлтөөр сонгов уу? Эсвэл таныг бас нэг юм спортод дуртай болохоор эсвэл бас ийм мэргэжлийн чиглэл бас арай спорт тал руугаа байх байсан болов ч гэж бас тийм төсөөлөл байдаг. Тий, би спортод дайртай, спортод дуртай. Спорт бол миний хобби, спорт бол миний амьдралын хэм маяг тий. Спортод дайртай би 10 жил сурдаг байхдаа би сургуулиуд төгсөөд тамирчин болно л гэж их боддог, мөрөөддөг одоо зорилготой байсан. Яг гоо тэгэл энэ чинь бас сургуульд ороод хүн чинь бас нэг тэгээ нас явах тусам тэгэл энэ бизнесийнэ. Аавыгаа дуурайна. Манай аав бол бизнесмен. Тэгэл манай төрсөн ахч бизнесмен, төрсөн дүүч бизнесмен. Тэгээ би ерөөсөө яг аав шиг болно гэд их сургуульд ороод ер нь нэлийн бодол орж ирсэн. Тэгэл ер нь их сургуулийг бизнес хөтөлбөрөөр төгссөн. Тэгээд их сургуулаа төгсөөд G-Mobile компанид ажлын гараа эхэлж ирсэн. Би одоо хүртэл G-Mobile компанид ажилладаг. Холбооны салбарт би одоо 17 жилдээ ажиллаж байна. Анх та англи улсад суралцсан. Тий, би их сургуулаа Швейцарт төгсөөд тэгээ 10 жилээс Швейцарт төгсөөд их сургуулаа Лондонд төгссөн. Ер нь одоо бизнесийн чиглэлд ажиллахад энэ эрсдлийн менежмент гэдэг зүйлийг ер нь та яаж тодорхойлдог вэ? Мэдээч гадны улсад суралцсан залуу боловсрууччин гэдэг утгаараа бас давуу талтай баг. Гэхдээ энэ бизнес энэ олон чиглэлд орж ажиллахад тэр эрсдлийн менежментийг ер нь та яаж тодорхойлж байна? Тэгээ мэдээж судалгаа сайн хийх хэрэгтэй тий. Бизнес эрсдлийг бууруулахын тулд судалгаа хийх хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн судалгаа хэрэгтэй. Гэхдээ би бол бизнесмен хүн. Надад нэг зарчим байдаг. Ерөөсөө битээ тий. Мэдээж бүх юмд эрсдэл байгаа. Эрсдлээс айгаад ах юм бол байнгын эрсдлээс болгоомжлоод ах юм бол бас буруу тал байгаа. Би бол одоо жоохон зоригтой талтай. Тэгээд альва ер нь бизнес эрсдлийг энэ мөхөнд харж ингэж янз бүр ажиллаж яснаас илүү яг ингэ өөртөө итгэлтэй өөрийнхөө дотор одоо миний яг зүрх сэтгэлийг юу хэлж интэй тэрийг их дагдаг. Тэгээд зориг гаргадаг. Тэгээд ер нь орсууд хэлдэг үстэй. Кто не рискует, тот не пьет шампанское гэдэг чинь одоо монголоор хин эрсдэл хийдгүүл тэр шампанск уудгүй гэдэг шиг. Тэгэхээр айжуулахгүй зөрөгтэй. Тэгвэл бизнес бүтчил дараа хамаг болно. Тэр бизнес руу сэтгэл гаргах хэрэгтэй. Зав цаг гаргах хэрэгтэй. Тэгээд тэр ажилтаа хайртай байх хэрэгтэй. Тэгээд бусдаар бол юм болно. Болдгоо бол. Жет скутерийг анх оруулж ирээд эрсдэл алдагдлыг амсгах юм уу? Тухайн цаг үедээ за ер нь дэмийж болчууж гэдэг юм уу тийм жет скутер жет ширэн бол ламж ши. Хүн болгон аваад чи яах гэдэг юм бэ? Энэ бизнес руу орж тий над манай би судалгаа хийлгэж үзээд янз бүрийн тэр хүмүүсүүдээс зөвлөгөө өгч аваад бүгд л ерөөсөө дэми юм байна л гэдэг одоо надад хариу өгч ирсэн, надад тоо харуулж ирсэн. Тэгснээс энэ мөнгө одоо илүү тий найдвартай бизнес руу үйл хөдлөлт гэдэг юм те. Одоо өөр юу гэдэг ингээд үйлчлэгийн салбар ч гэдэг юм ингээд тийм хөрөнгө оруулаач юм. Энд чинь найдвартай шүү дээ. Скутер ч монголчууд бэлэн биш бэ. Тэ? Дээрээс нь хулгай их гарна.
магадгүй 10 жилийн дараа энэ чинь Улаанбаатарчууд магадгүй энэ чинь бас нэг зүгээр ашиглаж магадгүй. Одоо бол чи амар эрсдэлтэй байна шүү дээ. Яах гээд байгаа юм гээд ер нь бол ойр дотор бүх хүмүүс л тийг зүгэлж исэн. Тийм тоо гарч исэн. Тэгээ би түрүү хэлсээс жоохон зөрөгтэй байх хэрэгтэй. Тэгээ миний зүрх сэтгэл бол ерөөсөө нэг л юм надад хэлчихсэн. Улаанбаатарт хэрэгтэй. Улаанбаатар төвжил их байна. Тэгээ дээрэс нь Казахстан, Монгол хоёр яг миний хувьд бол ер нь зэрэг хөгжиж ирсэн л улс. Тэ? Нэг нь зүйд холбоот улсаас салаад Монгол улс коммунизмаас салаад тэгээд ер нь тэгэл 90 оноос зэрэг л хөгжиж ирсэн шүү дээ. Нэг ер нь бол Казахстанд болж байгаа юм Монгол Улаанбаатарт Алматад болж байгаа юм Улаанбаатарт болж байгаа. Болж л таараа. Алматад болохгүй байгаа юм. Энд бас болохгүй тал байж байгаа гэдэг. Жохон энэ дээр үндэслээд жохон зориг ирч хүч авч байгаа л тэгэл жижиг Монголиа гэдэг компани бий болсон юм да. Таныг зарим одоо шар хэвлэлүүд, зарим одоо олон нийт улс төрийн амбиц их л олгож jet sharing-ийг Монголд оруулж ирсэн гэж хардаг. Улс төрийн амбиц үнээс эхэлтэй юу? Миний улс төрийн амбиц ерөөсөө биш. Хүмүүс ингээ буруугаар ойлгодог байхгүй. Яг гоо би бизнесмен. Би одоо бизнес эрхлээд 10 доллар төгсөлтэй одоо ажиллаж байна. Тэгээд миний гадаадд зүгээр л найзуудаараа амарцсан явж байгаа л хараал өнч гой санаа штэ гэл тэгэл энэ санаа ургасаар байгаа л ороод ирсэн. Тэгснээс би 2023 онд тэг ингээд энэ бизнесийг эхлүүлсэн. Би 2024 оны сонгуулийн бараг сарын өмнө хаа нэр дэвшгээ мэдэж авсан. Тэгэхээр яаж ч би энэ скутер бизнесийг өөрийнхөө нэр дэвшиж байгаа газраа шиг тийм үү те ингээд холбоод ус төрсөн бол байхгүй л те. Би бол бизнесмен хүн. Гой бизнес санаа бол би хийсэрч байх болно, хэрэгжүүлсэрч байх болно. Ялангуяа энэ улсад нийгэмд хэрэгтэй юм. Ер нь бизнесмен хүмүүс яагаад төрд ордгийм бэ? Түүний цаа зорилго магадгүй таны улс төрийн амбицийн одоо тэр эхлэл хаанаас тавигдсан бэ? За би бол ер нь бол их нийгэмд идэвхтэй хүн. Би ер нь 2013 4 оноос эхлээл ер нь айгүйх спортод их идэвхтэй байсан. Тэгээд энэ спорт янз янзын ажил би туйл зурсгалын холбооны ерөнхийлөгч хийж үзсэн, хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч хийж үзсэн, жудогийн холбооны дэд ерөнхийлөгч хийж үзсэн. Одоо члөд бүхий холбооны өдөр зүйлийн гишүүнээр ажиллаж байна. Өөрийн гэсэн хөлбөмбөгийн клуб байгууллаа, талбай байгууллаа, сургууль байгууллаа. Тэгээ энэ бүх юм чинь ингээд хөгцөөр байгаа бас нэг юм одоо нийгэмний төлөө, нийгэмд идэвхтэй байхыг ингэж айгүй ингэж гаргаж ирсэн юм билээ дотроос. Тэгэл корона 2021 20 оноос эхлээл. Тэр хүн чинь яг ихтэй ганцаараа байхад тахлаар айгүй бод юм байна. За одоо яг яах вэ тийм ямар ч гэсэн бизнес салбарт нэг 13 4 жил ажиллалаа. Одоо нэг өөрөө хийж үзүүл яасан. Ялангуяа энэ нэг улс их орныхоо хөгжлийн төлөө жоохон ч гэсэн тийм нэг далаад тусал гэдэг шиг тийм нэг жоохон ч гэсэн хувь нэмэр оруулаад ялангуяа миний туршлага юу вэ тийм миний одоо мэдлэг боловсрал юу вэ? Энэ бүх юмнаа бас нэг энэ нийгмийнхаа төлөө, улсынхаа төлөө нэг жоохон ч гэсэн нэг хувь нэмэр оруулах юмсаа л гэсэн нэг сэтгэл дотроос төрөөд тэгээд энэ бүх юм юу спорттой л холбоотой. Спорт намайг нэг жоохон нэг мотивацлсан гэх юм урам өгсөн. Таны улс төрийн амбиц цаашаа үргэлжлэх үү? Шархаа нөхөх үү та? Шархаа нөхөө. Мэдээч би ерөөсөө энэ бол дөнгөж эхлэл. Би бууж өгнө гэж байхгүй. Би төрүүлсэн. Би спорт таартай. Спорт нь одоо юу зааж өгсөн бэ гэвэл ерөөсөө тэ тууштай байх, сахилга баттай байх. Тэгээ бууж өгч болохгүй гэдэг л надад их хэлдэг. Энийг ойлгуулдаг. Тэгэхээр энэ зан чанар надад байгаа. Тэгэхээр юм нэгээр дуусахгүй. Сайхан сая өнгөрсөн сонгуул сайхан болоод дуслаа. Би 31 мянган хүний санал авлаа. Тэ миний дээр гарсан хүн 32 мянган хүний санал авсан тийм. Ямар ч лсэн над чиг юм шинков залууд бас нийгэм бас хэлүүлээл гэж байна шүү дээ. Сайхан эрэг хүлээж авч байгаа юм байна. Тийм яг би бол улс төрийн системийн хүн бол биш. Муухан байхгүй. Гэхдээ энэ чинь тийм бас нэг надад их оронч тийм одоо их оронч зам байна. Тийм миний өөрийн гэсэн үзэл бодол байна. Энэ бүхний одоо ямар ч лсэн цаашдаа хийж хэрэгжүүлж тийм монголчуудынхаа амьдралыг нэг жоохон ч гэсэн бас нэг сайжруулах юмсаа. Тэгээд хин тулд ерөөсөө л одоо нэг жоохон бизнес ойлгодог, нэг мөнгө байраад үтцсэн, тэгээ мөнгө хийгээд үтцсэн, мөнгөний эрсдэл мэддэг, бизнес эрсдэл мэддэг. Тэгээдс нь эдийн засаг гэж мэддэг,
гадны хөрөнгө оруулж татаж чаддаг тий энэ усынхаа эдийн засгийг бас сайжруулж чаддаг ийм боловсон хүчүүд бас улс төрд их ороосоо заавал улс төрч хүн улс төрд орох ёстой гэж би бас энийг тэгж бодохгүй. Тэгэл хүн яг өөрийнхөө л яг мэддэг чаддгаа оруулаад тэг мэддэг чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Тэгэхээр зарим хүмүүс болохоор мэддэг чаддгүй юм а чаддаг юм шиг хийхээр тэгээд энэ жоох хэцүү л гарч байгаа байхгүй. Тэгмээргүй. Мэдээж одоо компаниудад хүний нөөцийн бодлого, хүний нөөц гэдэг бол тухайн одоо компани аж ахуйн нэгжийн амжилттай цаашаа явахын гол түлхүүр гэж үздэг шүү дээ. Тэгэхээр яг энэ Jet Scooter одоо яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа газрын үед хэдэн хүн ажиллаж байна хүний нөөцийн үед те. За манайд бол ер нь бол багада 150 хүн ажиллаж байгаа. Яг эд ачаалттай бид нар чинь бас гэрэтэр хөрсд хүмүүс ажиллуулад ер нь бол улирлын бизнес болохоор баха тий. Тэгэхээр яг улирал дуусаад бас хамаагүй цөөхөн болно. А яг эд ачаалттай үед бол нэг бид нэр хамгийн их ажиллажсэн хүний тоо бол 300 хүрч ирсэн. А яг нэг тогтмол бол нэг 150 хүн яг одоо суурь ажиллаж байна. Тэгээд ч зөндөө байна одоо аюу хоёртууд байгаа. Хоёртууд яг одоо амралтаараа их ажилд орж байна. Хоёртуудаараа скаут хэлнэ. Скаут гэдэг нь одоо нөгөө энэ скутерүүдийг байршуулаад скутерыг очиж авчрах. Тийм. Одоо юу гэдэг хулгай талсан скутерыг араасаа одоо явах гэдэг юм. Тиймэрхүү юм. Даван засварчд байгаа. Хамгийн чухал хэсэг айгу яг бүр ийм скутерийг сайн мэддэг ийм мэрэгжлийн засварчд байх хэвээр тодорхой хэмжээний жижиг сургалтанд суугаад ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхээр айгу засварчд байна. Бас юу инженерүүд байгаа. Инженерүүд болохоор яг илүү тийм програм, софтвер, хардвер гэдэг харилцаж ажиллана. За тэгээд тэв нөгөө логистик юм байна. Тэврийнхэн одоо яг энэ скутерүүд зөөд маад одоо хідэр наваар нэлээх байгаа. Бараг 20-од одоо портер бонготой хүмүүс ажиллаж байна. Амжиргаа цаан гэдэг үгтэй амжиргаа цагаан портертэй хүмүүс одоо скутерүүдийг одоо ачиж зөөж байна. Тэгээд дээрэс нь бас нэг одоо энэ засвар үйлчлээс гадна бас нэг үзмжийг бас хайлшдаг юм чинь нэг гаднаа стикер шүү дээ. Стикерийг ингээд байн жоо хуулгацсан байх юм бол дахиж наагч гэдэг юм дээ. Тэмч хүмүүс байна. За тэгээд юу customer service-ийн байна. Тэг хэрэглэгчдийн одоо бүх комплект хүлээж авах газар байгаа. Ер нь одоо бизнесийн удирдлагын чиглэлд мэдээж маш олон чиглэл таны хувьд одоо удирдагч, манлайлагчаар ажиллаж явхад таны баримтлагдаг зарчим юу вэ? Маш олон хүнтэй байгууллагууд авч явж шүү дээ. Тэгэхээр мэдээж амжилттай цаашаа авч явхад доктортой үйл ажиллагаа явуулахад баримтлагдаг зарчим. Үргэлж нээлттэй бай. Үргэлж хуваалцдаг бай. Тэг хамгийн гол зөрөгтэй. Тэг өөрөө хийж байгаа юмд яг дурлаж хийх хэрэгтэй. Хүчээр хийх юм уу эсвэл зүгээр юу гэдэг те өөр аргаар хийж байгаа бол энэ бодлоор хэцүү. Яг энэ хийж байгаа юмд айгуу гоо сэтгэл хайр гаргах хэрэгтэй. Тэгвэл айгуу олон бүтэн. Би нүгэнд айгуу дуртай хуваалцдаг байх хэрэгтэй. Бүх талаар ажил дээрээ мэдлэгээрээ хуваалцдаг байх хэрэгтэй тий. Орлогосоо ч юм уу тий бонус олгож хуваалцдаг байх хэрэгтэй. Эсвэл юу гэдэг юм хуваалцсан гэдэг чинь зөндөө олон утгатай шүү дээ тий. Залуу бизнесменийн хувьд залуучуудыг бас их дэмжиж ажилладаг багтай ажлын нөхцөл. Тий, манай одоо энэ Jet Scooter-д бол ер нь дандаа залуучууд ажиллаж байгаа. Тэгээд залуучууд бас ер нь одоо орчин үеийн залуучууд бол зарим хүмүүс бол ийм залхуу боллоо, ажилгүй байна гэдэг. Би бол үгүй гэж зөвхөн манай компаниар аваад залуучууд харин орчин үеийн залууч гоё болчих, өөр болчих. Их хөдөлгөөнтэй байна, их одоо тий идэвхтэй байна, тууштай байна. Тэгээд хийж байгаа ажилдаа их үнэнч байна. Зүгээр нэг ингээд ороод нэг 2 3 дааж чадахгүй гарч байгаа манай компани л тийм байхгүй. Бүгдээрээ л айгүй журамтай, сахилга баттай, хүндэтгэлтэй ингээд айгүй гоё хамт олон бий болсон. Би амар баярлалаа. Манай компани бол айгүй гоё хамт олонтой. Төрийн дэмжлэг бизнес эрхлэгчдэд чухал уу гэдэг түрүү хайлаа сэдвийг хүндсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж таны хувьд одоо MT, G-Mobile Corporation, за Jet Scooter гэдэг ингээд олон одоо ажлыг зэрэг амжуулдаг хүний хувьд хүний нөөцийн бодлого цаашлаад энэ ажилчдаа цаашид өсөж байжуулж компани амжилтаа явуулахад үүнд төрийн дэмжлэг оролцоо чухал байна. Ялангуяа сүүлийн үед татврын бодлогын хувьд хүмүүс маш шүүмжлэлтэй ханддаг хувийн хвшлийнхэн тэр дүн да. Тэгэхээр энэ дээр та юу нэмэр санаа бодолтой байдаг? Тий,
би цаашдаа ч гэсэн ер нь нэг хувийн хвшлийн бас дуу хоолой болын хувийн хвшил болж бүтэхгүй байгаа нь бас юу вэ те энэ бүхнийг болоо дуу хоолой болж цааш нь энийг те улам түгээж улам сайжруулж яаж энэ дээр те хууль эрх зүйн орчныг сайжруулах болохоор энэ бүх талаас л одоо судалж ажиллаж байгаа. Тэгээд юу нь бол манай бидний бизнес эрхлэлтэй гол өнөөдөр асуудал бол ерөөсөө л энэ татвар бол байнга л нэмэгдэж шүү дээ. Татраа бууруулах хэрэгтэй. Хоёрт энэ бидний бизнесийнх нь бас нэг төртөө хамааралтай зөндөө юм байна шүү дээ. Тэгээд төрийнх нь айгүй үнд сүртэлтэй байна те. Иймэрхүү үнд дээр л манай хувийн хвшлийнх нь ахуйхан орж ирж бас ингээд те ус төрд ажилламаар байгаамаа. Тэгээ өнөөдрийн парламентод бас аюул олон бизнес эрхлэгч ингээд байгаад би бас хувьдаа их баярлж байна. Бас зовлон ойлгодог, салбараа ойлгодог, зовлон ойлгодог энэ олон хүмүүс, салбарын хүмүүс бас өнөөдрийн парламентод орсон байна. Тэгээ ялангуяа залуу хүмүүс, их залуу парламент энэ удаа бас сонгогдсон байна. Тэрэнд бас би залуу хүмүүст их баярлж байна. Манай компанийн хувьд бол бид нэр яг нэг төртэй хамтарч ажилладаг нь илүү те ингээд одоо юу гэдэг юм одоо жишээлбэл те саяхан одоо нэг 5G нэвтрүүлчихлээ шүү дээ те. Тэгээ манай энд яам болон дээр маш сайн ажилласан зохицуулахаараа яам энэ дээр айгүй сайн ажилт шуурхай ажиллаа. Тэгээ өнөөдөр 5G асцсан байгаа. Ийм байдлаар л нэг хамтрагаас тэсээс бол манай компани ямар нэгэн байдлаар те нэг юм юу гэх юм бэ нэг төрөөс төрсөн компани ч гэдэг юм уу те төрөөс төрсөн хүмүүс ч гэдэг юм уу тийм бол байхгүй тийм нэр зүйл маах хизээч тийм төрөөстэй янз бүрийн те дэмжлэг татаас юу гэдэг тийм бол баг байхгүй бид нар бол яг л 100% те хувийн хвшил хувийн компани ард иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг юм бизнес мен байгаа компани байна. G-Mobile корпорацид та ажлын гараага анх эхэлсэн. Тэгээ өнөөдрийн хүртэлх хугацаанд 20 жилийн 20 жилийн тий. Энэ 20 жилийн айн хүрээнд мэдээж одоо Монголын үндэсний өрн телефоны одоо анхдагч гэдэг утгаараа мэдээж одоо маш том өрсөлдөгчд нарын нэг штэ тий. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд гол бүтээсэн зүйл юу байна? Онцлог тэр бусад өрн телефоноос ялгарх онцлогийг яаж гаргаж ирэх вэ? За G-Mobile компани 2006 онд тусгай зөвшөөрөл авсан, лиценз авсан. 2007 онд үйлчлэгээ эхлүүлсэн байгаа. Тэгээд одоогийн байдлаар G-Mobile компани 500 гаруй ажилчид ажиллаж байна. Тэгээд бидний одоо өнөөдөр хийж бүтээсэн хамгийн том гавьяа бол ерөөсөө Монгол улсын аслагдсан суурин газруудад сүлжээг нэвтрүүлсэн анхны компани, анхны үндэсний оператор. Бид нэр 2007 онд үйлчлэгээ хэвтүүлж хахад бидний өрсөлдөгчнөр нь бүгдээрээ гадны хөрөнгө оруулалттай байсан. Тэгээ G-Mobile гэдэг нэг юм шин 100% үндэсний оператор орж иж бас нэг томоохон өрсөлдөгч болж чадсан даа баярлж одоо ялангуяа хөдөө орнууд бид 500 мянган малчтад сүлжээ нэвтрүүлсэн. Хилийн цэргийнхэн сүлжээ нэвтрүүлсэн. Асмтын суурин газруудад амьдарч байгаа ард иргэдэд сүлжээ нэвтрүүлсэн. Энэ бол бидний бол хамгийн том гавьяа. Тэгээ өнөөдөр G-Mobile компани тэгээ энэ босгосон хүмүүс бол ерөөсөө л энэ KTMS TC-г төгссөн мундан Монгол инженеруудын те одоо хүчээр өнөөдөр G-Mobile компани удахгүй 20 жилээ тэмдэглэж байгаадаа би их баяртай байна. Тэгээ цаашдаа ч гэсэн бидний хүсэл бодлого одоо зарчим бол ерөөсөө л юм үндэсний компани байна. Үндэсний оператор G-Mobile гэдэг энэ л ураагаа одоо сайн байна. Яа тэгвэл харилцаа холбооны салбар, стратегийн салбар. Бидний салбараа бас аль болох илүү тий Монголтойгоо ойрхон байлгах тийм бас төрийнч бодлого тийм байх хэвээр манай компанич тийм бодлого тийм байна. Тэгээ одоо бид нэр 5G-г асаачлаа. Starlink-ийг одоо борлуулах эрхийг авчлаа. Тэгээ G-Mobile бас боломжоор тий өргөдөж байна. Яг мэдээж гадны компаниуд өрсөлдөд хэцүү байна. Гадны компаниуд мөнгө байна, хөрөнгө байна, туршлага байна, дэлхий байна, танил сүлжээ байна. Яг тэгэл бас нэг жижиг Монгол оператор бас цаатаараа энэ том гадны компаниудаа бас өрсөлдөөд өнөөдөр бас нэг тий 20 жил энэ зах зээлд ажиллаад бас нэг өөрийн гэсэн бас нэг байр суурьтай, нэр хүндтэй брэнд болсон
багада би баярлж. Би таны өмнө ярьцлагыг уншиж байхад аль болох гадны хөрөнгө оруулалтаас татгалздаг. Тий. Манай компанид нэг ч гадны хөрөнгө оруулалт байхгүй. Өнөөдөр Magnet Red, G-Mobile, Jet Scooter тэрэл 100% Монгол компани. Яг гоо Jet Scooter-ийн аппликейшн бол байлжгүй Казахстан. Энэ аппликейшн одоогийн байдлаар 20 оронд ажиллаж байна. Би жил болгон одоо энэ Jet application одоо түрээсгэх үү, royalty гэх үү ямар ч лсэн төлбөр төлдөг. Jet sharing Mongolia гэх бол 100% Монгол. За, Magnet Red 30 жилийн түүхийг одоо өдгөө бүтээж байна. Тэгээд мөн одоо ялгарах тэр онцлог давуу талыг мэдээж бизнесийг цаашид хөгжүүлж авч явна, удаан хугацаанд барина гэдэг тухайн тэр бизнес эрхлэгчийн ур чадвартай холбоотой баг. Тэгэхээр энэ Magnet Red бол би үе дамжсан бизнес гэж хэлж болох ах тий. Тэгэхээр ер нь 30 жилийн хугацаанд Magnet Red-ийн ялгарлыг яаж 30 жил доктортой үйл ажиллагаа энэ импортын зах зээлд тэргүүлэх чиглэлд байв. За анх 1997 онд Magnet Red компани анхныхоо шатхуун түгээх станц барьж исэн. Тэгэхээр 1997 оноос эхлээд одоо үйл ажиллагаа эхлүүлсэн баг гэж хэлж болно. Тэгээд одоо Magnet Red 1000 гаруй ажилчтай. Өнөөдөр бүх аймагуудад шатхуун түгээх станцтай. Өнөөдөр 330 сумын 70% нь тий Magnet Red-ийн шатхуун түгээх станцууд байна. Magnet Red компани ингээл яг анхны тим одоо тухайн үед яг ингээд Magnet Red эхэлж байгаа зөвхөн л ник л байсан шүү дээ. Тэгэхээр никийн дараа ингээд Magnet Red компани бий болоод бас нэг юм анхны бас нэг шатхууны ийм хувийн компаниас бий болсон баярлж явдаг. Өнөөдөр Magnet Red аягүй олон ажил хийж байна. Бид нар 30 жилийн яваа янз янзаар одоо ялангуяа бид нэр том ребрендинг явуулах гэж байна. Тэгээд дээрэс нь энэ аягүй олон шатхуун түгээх станцуудыг өөрийн өөртөө үйлчлдэг болмоор яг л гадны жишгийг таах хэрэгтэй. Тэ? Яг мэдээж одоо түгээгчтэй байвал илүү хурдан шуурга байх та. Гэхдээ одоо хард иргэд шатхууны үн нэмэгдээд байна гэж аягүй бүх мэдж байна. Тэгээд шатхууны үнийг бууруулах бас нэг шийдэл мөн. Тэ? Нэг өөртөө үйлчлэх юм бол бас нэг 50 төгрөг 100 төгрөг юм шиг гэдэг юм те. Бид нар одоо зөвхөн л одоо жоохон драфт маягаар одоо гаргацсан байгаа юм хүмүүс те. Биний төлөөлж байгаа ажиллаж байна. Сая шалхамны үнийн нэмэгдэл А90 шатхуун дээр 200 төгрөгөөр нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр ер нь аж ахуй нэгжүүд энэ дээр ямар байр суурьтай байна? Мэдээж бизнес эрхлэхэд ялангуяа долларын ханшийн нөлөөлөл бас их хүн тусч байгаа бах те. Тэгэхээр нэг талаасаа үнэ нэмчлээ гэл иргэд бухимдаад идэг. Гэхдээ бас нөгөө тал бизнес эрхлэгчдэд том эрсдэл тулгарч л байгаа хэл та тийм. Тий, энэ бол одоо бас манайхны одоо бас нэг гол зовлон, айгүйг шүмжлүүлнэ, айгүйг ингээ муулуулна, зэмлүүлнэ. Бид нэр нэг үнэ нэмээд байгаа юм шиг те. Ерөөс тийм байхгүй. Бүх юм нээлттэй. Бүх юм одоо шилэн байгаа. Ялангуяа манай компани сайд руу ороод те. Бид нар яг цаанаа хий дээр худалдаж аваад байгаа. Хил дээр хэдийн төрөнд татвар төлээд байгаа те. Тээвэрт хэдэн төгрөг болоод байгаа. Хэдэн хувийн ашиг хийгээд байгаа те. Хаашаа зараад байгаа. Бүх юм нээлттэй. Баам бусад өрсөлдөгч нь ч гэсэн маань салж зөндөө компаниуд бас яг ингэдэг. Тэгээд өнөөдөр энэ муса нефтийнхэн гэл ингэ нефт үйлдвэр байхгүй. Бид нар зүгээр л трейдерүүд тий. Яг адилхан одоо энэ усыг тий 100 төгрөгөөр аваад Монголд авчираад нэг 150 төгрөгөөр зарвал ямар ялгаа вэ? Энэ ус бид нар шатхуун тий. Тэгээд өнөөдөр шатхууны үн нэмэгдэж байгаа бол ерөөсөө л тэр бид нар хаанаас авч бид нар 100% Оросоос хамгаалалт. Хоёрт тэгэл ерөөсөө хань шүү дээ. Өнөөдөр доллар хэд вэ? Миний өнөөдөр гаргад бол 3579 үү? 500 гарсан шүү дээ. Тийм тий 3580 за бүр одоо бусад юуны одоо 8 шаргач юм ба тий иргэдийн тэрэн дээр бол одоо баг 3600 доллараар хийдэг. Рублээр хийдэг, төгрөгөөр хийдэг, 500 доллараар хийдэг. Тэгээд зөндөө олон ингэ яваа. Тэгэхээр ингээд одоо энийг үзэж байгаа ард иргэд байгаа олон чинь шатхууныханд бас нэг буруу байхгүй илүү те. Тэр бид нар хаанаас 100% хамаардаг үлээ. Дээрээс нь өнөөдөр ханш
юу болж ин тэ. Ингээд би бас өөрийнхөө салбарынхнаа бас хамгаалчмаар байна. Бид бүгдээр л чадхаараа л ард иргэдтэй зөв үйлчлэгээ, шуурхай үйлчлэгээ тэгээд хямд нөхцөлийг л одоо бүрдүүлэхийн төлөө л өдөр болгол ажиллаж байгаа. Импортын бүрэн амралтай улсын зовлон л энд байна да тийм ээ. Тэгээд бид нар чинь бас хамаагүй үн нэмж болохгүй. Бид нар заавал те ингээд одоо төртэй засагтай ингэж ярилцж ээж зөвшөөрөл авч ээж зөвлөж ээж ингэж үнэ магаал нэм тийм баг тийм биш шүү. За таныг спортын хөрөнгө оруулагч талаас ярий. Мэдээж спорт таартай багасаа одоо спортын чиглэлд явсан одоо спортын салбарт ч нэлээдгүй олон одоо зүйлийг хийж хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Тэгээ тэр дундаа сая хөл бөмбөгийн албаны ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад асууя. Тэгэхээр тэн дээр яг юу болов? Яагаад ерөнхийлөгчийн сонгуультай өмнө нь одоо нэр татагдсан шүү дээ тийм ээ. За спорт ярил их бид их аль бол товчхон ярихыг хийчээ. За сая хамгийн сүүлийн одоо мэдээс бол ерөөсөө сая бол Монголын хөлбөмбөгийн холбоос одоо ээлжид бус хурлаа зарласан. Өмнө байсан бод ерөнхийлөгчтэй хугацаанаас өмнө ажиллаа өгч үрдлөө өгöd болсон байгаа. Тэгээд энэтэй холбоотой ээлжид бус хурлыг зарласан байгаа. Тэгээд ээлжид бус хурал дээр хэд хэдэн асуудал байсан. Тэрний нэг нь болохоор одоо өдөр зүйлийн гишүүд тэгээд ерөнхийлөгч сонгох. Тэгээд би ерөнхийлөг одоо өмнө дэд ерөнхийлөгч хийжсэн юм чинь бас бараг 10 жил ингээ хөлбөмбөгийн одоо хөлбөмбөг гэдэг гайхалтай спортод хөлбөмбөгийн одоо холбоонд олон жил байсан болохоор бас нэг зоригшуулуудан ерөнхийлөгчнэр дэвшиж үзье. Яагаад болохгүй ч Монголын хөлбөмбөг өнөөдөр бүгд л мэдж байгаа шүү дээ. Би одоо Монголын хөлбөмбөгийн одоо нарийн ярьж муулаад яах вэ? Гэтэ энэ болохгүй байгаа зөндөө юм байна. Тэгээ энийг бас жоохон нэг агаар оруулаад, нэг жоохон тэг өнгөтөрх оруулаад гадаадад харсан бүхнээ нэг Монголд хэрэгжүүлчих юмсан, Монголын хөлбөмбөгийг гой болгочих юмсан, Монголын энэ лигийг гой болох үзэгчтэй болгочих юмсан, тамирчдыг бас нэг тэг зөв тийш нь бас нэг амьдралын зөв аваа явуучих юмсан. Гэх мэт ингээ зөндөө ажлууд ингээ надад тэг би өөрөө бас нэг клуб бас өмнө ажиллажсэн болохоор бас зөндөө бас алтаанууд мэднэ. Тэгсэн чинь ингээд улс төр ороод намайг төвшүүлээгүй. Намайг одоо сонгуулийн сурчлага хийсэн гэдэг. Би чи ямар их хурал байгаа шүү дээ. Пост ütсэн байсан шүү дээ та. Тийм ч яас улс төр орлоо. Тэгээ намайг одоо тий нэр дэвшүүлсэнгүү. Энэ хөлбөмбөгийн холбоонд хонгол байна. Маф байна. Энэ системийн эсрэг дуурсныг чимээгүй болгож чадчихээн. Би чимээгүй болохгүй. Би үзнэ, заргалтна. Яахлаараа тэгдэггүй. Яахлаараа тий өнөөдөр тэр бусад нэр дэвшиж болоод зөвхөн ганц зөргийн дашны нэр дэвшүүлэх. Би юу буруу хийчихвэ гэдэг дээр л одоо яг ажилласан хуульчдыг ажилуулсан. Тэгсэн чинь ингээд ухаад үтсэн чинь бүр эн чинь бүр хонгол болцсон юм билээ. Тэгэхээр одоо сонгуулийн хорооны шийдвэрт би их харамссан. Сонгуулийн одоо хороонд ажилладаг хүмүүс нэг гэр бүл болцсон ч хүмүүс байна. Сонгуулийн хороог ахалж байгаа хүн спортын арбитрийн дарга хийж байна. Би одоо жишээлбэл заргалтыг хийвэл спортын арбитраар явъя гэвэл спортын арбитр нь өөрөө хөлбөмбөгийн холбооны сонгуулийг удирдах байгаа юм. Тэгэхээр чи нэг иймэрхүү юм. За энэ угаасаа л яг л хуучны системээр заавал хүн дээр очиж тохирж гуйж ээж те надад өгчөөж би хэдэн төгрөг өгье наашаа хэдэн саналаа өгчөөж би тэр системээр яваг. Яг л шударгаар яваад үзье. Намайг одоо ямар ч төсөө хөлбөмбөгийнх нь мэднэ. Миний хийсэн ажил болгоосаа ярина. Тэгэхээр тэ ягаад үгүй гэж нэр дэвшил үзийгээл айгүй гоё юм бодцсон марсан чинь тэгээ нэр дэвшүүлээгүй тэр нь гэхдээ жоохон харамсалтай юм болсон. Одоо тэгээ яа их хүн сонгуул болоод дууссан. Нэг хүн одоо ерөнхийлөгч болцсон байна. Тэгээ тэр хүнд амжилт хүсье. Тэгээд хөлбөмбөг тэгээ хийх зүйлүүд зөндөө байгаа. Ялангуяа энийг марцсан систем боловлаад орж ирж байгаа мөнгийг шилэн болгох хэрэгтэй байна. Тэгээ энэ бүхнийг ерөөсөө хийхгүй байгаа шүү дээ. Зөвхөн нодлон гэхэд л 13 тэрбум төгрөг орж ирсэн. Энэ мөнгө хаана? Энэ жил гэхэд л одоо тий баг 20 тэрбум төгрөг орж ирж байна. Тэгээ эднийг одоо яаж одоо тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Шилэн данс хөтлөөд бүгдэнд нь харуулах хэрэгтэй. Би бол энийг хийж чадах байсан. Тэгээд одоо ялчгүй сонгуул болоод дууссан. Тэгээд энэ шинэ удирдлага тэгээд ажлаа сайн хийхсэй л гэж хүсэж байна. Тэгэхээр та хөлбөмбөгийн спортын эндээ хөрөнгө оруулсан өөрийнхөө одоо сонирхлоор байх үргэлжлүүлнэ. Манай одоо
хөлбөмбөгийн одоо хоёр талбай байна. Энэ талбайгаа одоо чачд гараад одоо ажиллуулж те хөх залуучууд тоглолдог. Тэгээд би мөнгө дүрэг авдаг. Ямарсан тэгэл хүмүүс тоглож лээгүй сайхан л байна гэж хараад баясгаас өөрөө одоо гоосон. Клуб бол байсан. Клуб дээр бол яалчгүй нэг хідэн багуудтай нийлчихэд бид нэр яг энэ хөлбөмбөгийн хуучин удирдлагуудын эсрэг одооны өдөр зүйлд байгаа хүмүүсийн эсрэг энэ нэг авилгал хахуул одоо хэрэгс сэтгэлээгээд нэг хідэн клубүүд нэгдээд эдгээр байгаа цагт хөлбөмбөгт одоо оролцохгүй гэдэг нэг юм бойкот яваад байгаа. Тэгээ би тэрний нэг нь болсон. Яалчгүй одоо энийг ингэж дугаа хараад чадахгүй юм байна. Тэгээ энэ дээр яалчгүй тэмцэх хэрэгтэй. Тэгээ бид нар эхний шат бол ерөөсөө нэг эхний алхам бол ерөөсөө энэ байна. Тэгээд одоо ингээд тамирчид гэсэн холбооны гадаа чигсаад тий одоо тамирчид одоо лигт оролцохгүй гэж байна. Багш нар тасалжуулагч нар оролцохгүй гэж байна. Клубүүд одоо байна одоо нэмэгцээр л байна. Энэ бүхнийг бас ингээд хараад бид нэр ингээд нэгдэж чаддсан байна. Тэгээ улам одоо масс улам л хамрагдах юм бол бид нар эднийг дийлэх юм байна гэдэг бас нэг мэдээж явж байгаа юм. Нуухан байхгүй. Одоо хөлбөмбөгийн холбооны гадаа очилоод тэгэл тамирчид хөрхийн суулт хийгээл тэгэл эсрэгцлээ илэрхийлэл байж байгаа. Бас нэлээд хүчтэй дуурсан шүү дээ. Тийм ээ. Энэ гал битийн унтраасаа дуграасаа тэнд бол яалчгүй хулгай явагдаж байгаа. Шудраг бүсүүл явагдаж байна. Хонгол угсарсан байна. Тэгээ нэг сэтгэл байхгүй байна. Энэ бүх орж ирж байгаа мөнгийг тийм тайлгнаж чадахгүй байна. Зүгээр л нэг тэдний дүрэг орж ирсэн. Ийм зарцууллаа гэж PowerPoint дээр бичээл ингээд танилцуулчих байгаа. Тэрийг шилэн данс хөтлсөн үгүй шүү дээ. Баримттай тий цаас гаргаж ирэх хэрэгтэй. Тийм байхгүйгаа. Тэгээ нэг одоо энэ шинэ ерөнхийлөгч нь зөв баг бүрдүүлээ зөв ажилласаа л гэж би хүсэж байна. Тэгээ тэгснээс би одоо тэр ингээ нэр заагаад одоо ингээд янз бүрийн ингэж харлуулмааргүй байна. Хөлбөмбөг бол гайхалтай спорт энэ хөлбөмбөг Монголд хөгжих боломжтой. Тэгээ одоо сакс ямар гоё хөгжиж байна. Гэтэл хөлбөмбөг чинь бид өөрийн гэсэн мэдгүй хитэн талбайтай юм уу 10 хэдэн талбайтай өөрийн гэсэн битүү талбайтай өөрийн гэсэнтэй футзалтай заалтай тийм өөрийн гэсэн бас нэг одоо хөрөнгөтэй зөндөө юм байна шүү дээ. Саксанд байхгүй гон зөндөө хөлбөмбөг. Олон улсын дэмжлэгтэй. Тэгэхээр бас нэг би сакс одоо сакстай өрсөлдөж байгаа юм биш. Гэхдээ нэг сакс шиг ийм хурд тийм гоё хөгжсөн айгүй бонхон хугацаанд хийх боломжтой. Сакс бол яг ингээд ялчгүй ингээд олон улсын дэмжлэгээс ахгүй илүү яг нэг хувийн хвшлийн спонсорууд төрийн дэмжлэг орж иж нэг хөгжиж байна. Тэгээ хөлбөмбөгт бол яг үндэ бол яг төрийн дэмжлэгч гэдэг юм уусны нэг хэрэггүй. Яг бол олон улс нь өөрөө амар том мөнгөтэй тий эрх мэдэлтэй тэгээд тэр нь бас Монголоос амар дэмжиж байна. Тэгэхээр олон улсын бас хөлбөмбөг нь бас Монголд ирээ шалгалт ирээд үнэхээр эдний мөнгө зөв зарцуулагдаж гин үгүй шалхаасаа тэгээд энэ бүхэн бас одоо бас явж байгаа олон улсын хөлбөмбөгийн албанаас бас аудит орсон байгаа. Тэр аудитын одоо дүнэлтийн хармаар бүгдээрээ л тийсээ яадаг нэг хүлээж байгаа. За хөлбөмбөг юм. Би бол өөрөө жижигцуур хичээлдэг. Би жижигцуур олон улсын хэд хэдэн цэмцээнд орсон. Жижигцуу одоо миний спорт гэснээс илүү нэг юм амьдралын хэв маяг бие хамгаалах урлаг те нэг өөрийгөө хүнд хэцүү нэг өөрийгөө аваа гарчдаг байх хэвээр. Нэг амьдралд хэрэгтэй юм те гэж би харж жижигцуугаар хичээлдэг. За дээрээс нь би бас олимпийн орны гишүүн байж үтсэн тийм. Одоо туйлцуур сэлэм гэдэг гайхалтай спортоор бас нэг 4 жил ерөнхийлөгчөөр ажиллаж тийм сайхан туйлцуур сэлэм гэдэг спортыг бас тодорхой хэмжээнд хөгжүүлж одоо тийм клубүүдийн тоо нэмж олон улсын тэмцээндүүд идэвхтэй оролцож тэгээд би бас өөрөө хувьдаас айгүй туйлцуур сэлмээр дамжуулж гоё олимпизм гэдэг юм мэдрэмжийг авсан. Мөн дээрээс нь бас жудогийн холбооны дэд ерөнхийлөгч бас 4 жилээр ажиллахдаа бас айгүй гоё юм харсан, үтсэн, сурсан. Жудогийн хамт олон бол үнэхээр гоё хамт олон. Тэгээд дээрээс нь Монголд экспортоос хамгийн хурдан хөгжиж байгаа, хамгийн их амжилт үзүүлж байгаа спорт. Тэгээд бас жудогоор дамжуулж айгүй гоё олимпизм, спортизм гэдэг юм гоё мэдрэмж, энерги авсан. Тэгээд спорт бол миний амьдрал, хобби, миний амьдралын хэв маяг. Цаашдаа тийм энэ бизнес орлогоосоо тийм заавал спортынхантай хуваалцсан. Ялангуяа энэ тамирчтай илүү тулж ажиллана гэдэг миний нэг юм хувийн хүсэл мотивац байдаг. Тэгээд нэг дандаа хийх болно. Ер нь цаашдын зорилго чиглэл та хаашаа чиглэж байна? Магадгүй одоо 2025 онд хийж хэрэгжүүлэх тэр зорилтуудаас хамаарч байна. За нэг
хуваалцах дараагийн төсөл маань одоо такси. Цахилгаан машинуудыг оруулж ирж цахилгаан машинтай хүмүүсүүдийг гэрэлж ийм электрик такси апп одоо гаргах гад бэлдэж байгаа. Тэгээ одоохондоо бол айгүй түүхий гараа байгаа. Одоо бол ерөөсөө зүр судалж байгаа. Тэгээд ер нь гайгүй явж байгаа шүү. Тэгээд яг цаг нь болохоор бид нэр энд амжилтсан энэ дээр ажиллаж хөрөнгө оруулнаа. Ер нь одоо такси үйлчилгээ бол бас нийслэлд нилээдгүй асуудал дагуулдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр асуудлуудыг шийдвэрлэх тэр орон зайг ер нь та юу гэж харав? Тэр нийгмийн асуудлуудыг ер нь шийдвэрлэхийг зорж байна уу? Магадгүй давуу талууд нь юу байна те? Тийм. Одоо би жишээлбэл UBCAB ер нь тогтмол хэрэгэлдэг. Тэгээ UBCAB олдохгүй одоо үе зөндөө гарч ирдэг. Тэгэхээр тэгэл би ер нь хэлсэн. Ер нь бол нэг таксины апп бол хэрэгтэй юм байна л гэж үзсэн. Тэгээд миний одоо энэ хамтрагч нар Казахстанд одоо энэ аппликейшны гарууд ер нь бол энэ таксины бизнес бас Казахстанд эрхэлдэг. Энэ дээр аюу туршлагатай, ноу-хау ихтэй байгаа. Тэгээд тэднэртэйгээ хамтраад нэг хий гэж бодож байгаа. Хэрвээ хийвэл тэгээд тэд нар одоо судалгаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд би чадхаараа л Монголын одоо тийм мэдээлэлүүдийг цааш нь өгөл байгаа. Манай нэвтрүүлэг бизнесийн эргэлт гэдэг ихээр ер нь хүмүүсээс ийм эргэлтийн цэгийг бас их оновчтой одоо гарах хүднээс асуудгийн. Тэгэхээр магадгүй бизнес эрхлэгчдийн хувьд нэг ийм эргэлтийн цэг байдаг бах. Таны хувьд тэр цэгийг хизээ гэж тодорхойлох бай. Би энэ Jet Sharing Mongolia гэдэг компани байгуулсан дээр баяртай. Энэс нэг юм доктортой амжилттай бизнес болохоос гадна бас Улаанбаатар хотын төвжирлийн эсрэг бас хувь нэмэр болж байгаа. Агаарын бохирдлын эсрэг ч гэсэн хувь нэмэр болж байгаад би их баярлж байгаа. Тэгээд нэг бас ийм шин инновацлог ийм гой санааг Улаанбаатартаа хэрэгжүүлээд тэгээд өнөөдөр арт иргэд маань өнөөдөр скутер унаас сурчлаа шүү дээ. Энэ бүхний харах надад бизнесээс илүү энийг харах надад илүү гоё. Тэгээд миний хувьд бол энэ бол эргэлтийн цэг юм. Яг энэ компаниг өнөөдөр бий болгоод ингээд бас нэг танигдаад бас том брэнд болчихлоо шүү дээ. Тэгэл энэ бүхний харах үнэхээр сайхан байна. Гоё юм. Нэг нөгөө хөл бөмбөгийн албаны ерөнхийлөгчд нэр дэвшид хүмүүсийн юм хандлага "Вэ энэ залуучуудаа салбар болгоход л явж байхын" гэдэг тийм шүүмжийг би олж харж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ олон ажлыг яаж амжуулж байна? Тэгээ айгүй хүмүүс ер нь тэгж ярьж илээ. Тэг ингээд яагаад энэ бүхэм рүү ингээд ороод байгаа юм бэ? Яв тэгэл миний дуртай л юм байхгүй тэг. Би ямар спорт ороод тэг юм авах юм байхгүй шүү дээ. Юм өгнүүлэхээс тийчээс авах юм байхгүй. Тэгээд сэтгэл байна тийм. Би бас нүдэн дээр ингээд нэг хамгийн хайртай спорт маань ингээд нэг жоохон буруу зүрүү яваад харах надад муухай л биш үү. Тэгээд бас нэг гайгүй завтай байгаа дээрээ нэг бас нэг тийм ажлын хажуугаар ягаад үгүй чи бас нэг нэрээ дэвшүүлээд үнэхээр бас нэг шударгаар хүмүүсээс одоо ялгуулаа гараад ирвэл сайхан л шүү дээ. Би тэгвэл ингэж ажиллана гэж тооцолцсон байсан. Тийм тэгээд өөрчилж байгаа зүйл нь айгүй олон хүмүүс хийж сошиалар айгүй их тийм шүүмжлэл явсан. Яагаад бүхэн ороод байгаа юм? Яагаад ингэж юу дутсан гэдэг нэг тийм би миний өнөр бас нэг амьдрал сайхан байна. Эцгийнхээ буйнаар үнэхээр сайхан амьдралаа гоё боловсрол эзэмшлээ. Тэ? Гадаадад амьдралынхаа 50-60% одоо гадаадад амьдралаа. Тэ? Тэнд үлдэл байсан шүү дээ. Эсвэл одоо спортод оролцохгүй юу гэдэг тэ сайхан тайван амьдрал өөрийнхөө хуу амьдралаа сайжруулах явж болно шүү дээ. Би бол тэгтээ тэгмэргүй. Тэ? Илүүтэй тэр харсан сурсан юм аа. Энд нэг хэрэгжүүлчих юмсаа тэ? Олж байгаа бас нэг жоохон орлогоосоо ч гэсэн хуваалцчих юмсан тий. Jet sharing яга sharing гэдэг. Sharing гэдэг чинь хуваалцсан гэсэн үг шүү дээ. Хуваалцдаг jet л гэсэн үг. Би бас энэ өөрөө хуваалцдаг гэдэг энэ үгэнд аягүй дуртай. Тэгээ цаашдаа ч гэсэн бас нэг ингэж өөрийнхөө зав цагаасаа, өөрийнхөө орлогоосоо, өөрийнхөө туршлагаасаа хуваалцъя л гэж боддог. Тэгээ ийм учраас би өнөөдөр ингэ яваа гэж бас хэлмээр. За баярлалаа. Бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч цаг гарган ярилцсан танд баярлалаа. Тэгээ таны бизнес нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэхэд тусгагдаж илүү олон хүнд хүрэх болтугай. Тэгээд ажил амжилт хүсье. За баярлалаа.